Сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчдээ Болон сонголт нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрч байна. За цөөн ажилтнтай үйлдвэрлэлийн цар хүрээ авсаархан ихэвчлэн дотоод зах зээл чиглэсэн богино хугацаанд зарлаа нөхөж чаддаг гэд жижиг бизнесийг тодорхойлж болох юм а. За томч бай жижигч бай аливаа үйл ажиллагааг явуулж үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд хөрөнгө оруулалтын асуудал нэн тэргүүний хүндрэл байдаг. За тэгвэл шинээр бизнес эхлэх гэж байгаа болон за үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа танд өнөөдрийн нэвтрүүлгээ зориулж байна. За банкнаас зээл авах заримдаа тэнгэрээс од шүрхтэй адил хэцүүч гэж бизнес эрхлэгчид ярьдаг. Тэгвэл заавал од шүрх гэж оролдолгүй санхүүжилт олох боломж байна. Банк бус санхүүгийн байгууллагын талаарх мэдээллийг энэ удаагийн дугаараар үзэгч танд хүргэнэ. Манай орны нийгэм эдийн засгийн тогтолцоог зах зээлийн сонгодог харилцаанд шилжүүлэх талаар төрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд 1990-ад оны дунд үеэс эдийн засаг нийгмийн харилцаанд томоохон өөрчлөлтүүд гарсан. Монгол улсын санхүүгийн салбарт гарсан дэвшилтэд өөрчлөлтүүдийн нэг нь иргэд аж ахуй нэгжүүдэд банкны зарим үйл ажиллагаа хүргэх, тэр болгон хүрч чаддаггүй бичил зээлийн томоохон орон зайг нөхөх, санхүүгийн зуучлалын хүрээг өргөжүүлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагууд 1998 оноос эхлэн шинээр үүсч хөгжсөн түүхтэй. Салбарын хөгжлийн явц болон төрөөс хэрэгжүүлсэн зохицуулалтын арга хэмжээний үр дүнд бичил санхүүгийн үйлчилгээ зуучлал үзүүлдэг байгууллага болох банк бус санхүүгийн байгууллагын тоо урдцтайгаар өсөж байна. 1999 онд 2 банк бус санхүүгийн байгууллага нийт 1.6 тэрбум төгрөгийн активтайгаар үйл ажиллагаа явуулж байсан бол 2015 оны 2 дугаар улирлын байдлаар 423 банк бус санхүүгийн байгууллага санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 554.5 тэрбум төгрөгт хүрээд байна. Сүүлийн 10 жил Монгол улсын эдийн засаг маань хэд дахин өссөн билээ. За харилцагчийн чадвар боломж маань хэд дахин өссөн билээ. За мөн дэд үтцийн хувьд бол маш сайн болсон. 10 жилийн өмнө хэдхэн мега интернеттэй байдаг гэсэн бол өнөөдөр 10 хэдэн гига интернетийг Монгол улсын хэмжээнд ашиглаж байна. Хүн болгон гар утастай болсон байгаа. Тэгэхээр энэ дэд үтцийг маань ашиглаад цаашаа банк санхүүгийн байгууллагууд маань илүү уян хатан хэрэглэгчтэй хүрсэн үйлчилгээнүүд үзүүлэхэд ерөнхийдөө техникийн болоод технологиуд боломжтой болсон. Одоо яалтгүй хууль эрх зүйн маань шинжилээд дээрэс нь энэ зах зээлийг нэлээ зохион байгуулалттай болгох шаардлагатай тулгарч байна л да. Банк бус санхүүгийн байгууллагууд өөрийн хөрөнгөд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. За зээлийн их усүр татах байдал хязгаарлагдмал нийт зээлийн 80%-ийг бичил зээлд гаргадаг юм а. За энэ нь нийт санхүүгийн секторыг аваад үзэх юм бол банк бус санхүүгийн байгууллагууд бичил зээлийн 8%-ийг хангадаг гэсэн үг юм а. За энэ тоог Дэлхийн банк тооцоолон гаргажээ. За өнөөдрийн хүртэл хугацаанд банк бус санхүүгийн байгууллагууд дампуурч байсан тохиолдол байхгүй. За гэхдээ иргэдийн дунд банк бус санхүүгийн байгууллага болон хадгалам зээлийн хоршооны онцлог ялгаа төдийлөн сайн мэддэг юм а. Банк бус санхүүгийн байгууллага гэдэг чинь өөрөө бие даасан хуультай 11 төрлийн үйл ажиллагаа явуулдаг тий ашигын төлөө одоо зээл, факторинг, валют арилжаа, цахим төлбөр тооцоо гэх мэтчлэн 11 төрлийн үйл ажиллагаа явуулдаг тийм аж ахуйн нэгж байгууллага байгаа юм. Гэвтэл хадгалам зээлийн хоршоо гэдэг маань өөрөө гишүүдтэй үйлчилдэг, гишүүдээ элсүүлж авдаг, гишүүдтэй буцаагаад нөгөө үйлчилгээгээ үзүүлээд хадгаламж татаад зээл буцаагаад гишүүдтэй гаргадаг тийм ашигын төлөө бус хоршооны тухай хуультай тийм байгууллага байгаа юм л да. Банкнаас ялгарх онцлог нь илүү уян хатан хэрэглэгч үрдээ өөрт нь тохирсон санхүүгийн шийдлийг гаргах боломжтой байдаг. Жишээлбэл одоо маш том шалаанз гэдэг юм уу том тэргээр бартаатай замаар явж болохгүйтэй адилхан. Банкны систем маань өөрөө олон хүмүүсүүдийг журмалж яддаг учраас уян хатан байх боломж багтай. Банк санхүүгийн байгууллага маань өөрийн хөрөнгөөрөө хвчлэн эргэлтэнд ордог учраас дээрээс нь нэлийн цомхон бүтцтэй байдаг учраас илүү уян хатан тохирсон үйлчилгээнүүд үзүүлэх боломжтой. Банк бус санхүүгийн байгууллагын онцлогоос дурдах юм бол банк болон хадгаламж зээлийн хоршоодын хөрөнгийн гол их үүсвэр нь иргэд аж ахуй нэгж гишүүдээс авсан хадгаламж байдаг бол банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн гол их үүсвэр нь үүсгэн байгуулагчдын өөрийн хөрөнгө байдаг. Иргэдэд төргийн шуурхай үйлчилгээг үзүүлэх хүнд суртал харьцангуй багатай байдаг бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад зохих хувь нэмрээ оруулж байна. Өөрийн хөрөнгөнд тулгуурлан ажилладаг учраас харилцагч иргэд аж ахуй нэгжид учруулах эрсдэл харьцангуй багатай. Банкнаас үйлчилгээ авч чадахгүй байгаа иргэд аж ахуй нэгжид жижиг дунд хэмжээний зээлийн үйлчилгээг төргийн шуурхай үзүүлдэг бөгөөд бизнес эрхлэгчдийн бичил зээлийн гинтийн хэрэгцээг шуурхай хангах бололцоотой.
зээлдэгчдтэй эрхлэх бизнесийн эрсдлээс шалтгаалж зээлийн хүүг харилцан тохиролцож болдог буюу зээлийн хүүгийн хэмжээ харьцангуй уян хатан. Санхүүгийн зохицуулах хорооны байнгын хяналтанд байж улирал бүр санхүүгийн тайлангаа хянуулдаг бөгөөд өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөрийн чадвар, зээлийн чанарын талаарх зэрэг зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажиллах үүрэг хүлээдэг. Банк бус санхүүгийн байгууллага нь бусдаас хадгаламж татан төлрүүлдэггүй. За хөрөнгийн гол их үүсвэр нь хувь нийлүүлэгчдийн хөрөнгө оруулалт байдаг юм а. За иймээс хадгаламж зээлийн хоршоодтой харьцуулахад эрсдэл харьцангуй багатай. За аливаа асуудал тулгарлаа гэхэд банк бус санхүүгийн байгууллагууд өөрсдөө бүхий л эрсдлээ үүрхээс за иргэдийн нуруунд дээр ачаа ирдэггүй гэж хэлж болох юм а. За улсын хурлаас 2002 онд банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийг баталсан нь Монгол улсад банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм а. Банк санхүү үйлчилгээний тоо хууль 2002 онд баталсан гарснаас хойш одоогоор хууль маань нэмэлт 3 удаа үйлчлэлт орсон. Тэрний юу гэвэл нэгдүгээр санхүүгийн цэцүүлэх хороо үүсгэн байгуулсантай холбогдуулаад Монгол банкны зохицуултын хяналтыг санхүүгийн цэцүүлэх хороод өгч холбоотой нэг өөрчлөлт орсон. Санхүүгийн түрээсийн хуульд нэмэлт санхүүгийн түрээсийн хууль батгацснаар мөн банк санхүү үйлчилгээний хуулинд байсан санхүүгийн түрээсийн хуульд өөрчлөлт орж нэмэлт өөрчлөлт орж батгацсан. 3 дугаарт нь энэ үйл хөдлөх хөрөнгийн барилсалбарын тухай хууль шинээр батлахсантай холбогдуулаад мөн энэ хууль маань өөрчлөлт орсон. Энэс шинэ хуульд маань зарчмын томоохон өөрчлөлт ороогүй. Ингээ үндсэндээ яг энэ хуулийн дагуу санхүүгийн цэцүүлэх хорооноос холбогдсон авчмуудыг батлаад банк санхүү үйлчилгээний зохицуулалт хяналт үйлчилгээний зохицуулж явна. Өнөөдрийн байдлаар банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулахад дөрмийн сангийн хэмжээ гол шалгуур болж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 онд дөрмийн сангийн хэмжээг шинжилэн баталсан. Хөдөө орон нутагт аль болох бичил санхүүгийн байгууллагын тоог нэмэгдүүлэх, нөгөө талаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын тоог зөв зохистой хэмжээнд оруулахаар дөрмийн сангийн хэмжээг шинжилсэн байна. Тухайлбал Улаанбаатар хотын төв хэсэгт үйл ажиллагаа явуулах юм бол 400 сая. Аслагдсан дүүргүүдэд үйл ажиллагаа явуулна гэж үзэх юм бол 200 сая. Эрдэнэт дарханд 200 сая. Бусад аймгийн төвд 50 сая, сумын төвд 20 сая төгрөг байхаар дөрмийн сангийн хэмжээг шинжилэн тогтоож өгсөн байна. Гэхдээ 2008 оноос хойш дөрмийн сангийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар банк бус санхүүгийн байгууллагууд 10 төрлийн үйл ажиллагаа явуулахаар заасан байдаг. Үүнд зээл, факторингийн үйлчилгээ, төлбөрийн баталгаа гаргах, төлбөр тооцооны хэрэгсэл гаргах, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа, этгэлцлийн үйлчилгээ, богино хугацаанд санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгөх, үл хөдлөх хэд хөрөнгө барьцаалгатай холбоотой санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа явуулах гэж заасан байдаг. Гэсэн ч төлбөрийн хэрэгсэл гаргах үйлчилгээг одоогоор нэвтрүүлээгүй байна. Банк санхүүгийн байгууллага маань харьцангуй олон тоотой болчихлоо. За мөн эргэлж байгаа мөнгөний хэмжээ нь ихсчлээ. За одоо болохоор яг санхүүгийн зуучлал гэдэг байдлаар илүү сонгодог утгаараа цаашаага хөгжих шаардлагатай болоод байгаа. За гадны өндөр хөгжилтэй орнууд маань банкуд нь жилийн 3-4% хүүтэй зээл олгодог. За энийг нь цаашаага санхүүгийн дунд институтууд нь одоо бидний сайн мэдэх орон сууцны зээл, бусад хэрэглээний зээл, картны зээл эднэрийг маань бусад жижиг байгууллагууд нь эрхэлдэг байна. Тэгэхээр ингээд банкс ингээд нэг зах зээл дээр хоёулаа хамтарч ажиллах юм боломж нь цаашдаа бүрдэх байх гэж харж байна л да. Өнөөдрийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагын хууль эрх зүйн орчныг шинжлэх шаардлага бий. Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын үйлчилгээний тухай хуулийг шинжилэн боловсруулж засгийн газрын хуралдаанаар оруулсан. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулаад сангийн яамд өргөн барьсан ч одоогоор улсын хурлаар хэлэлцэн батлаагүй байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа жилээс жил өргөжөж байгаа учраас одоо үйлчилж байгаа эрх зүйн орчноосоо төрүүлж хөгжиж байгаа гэж хэлж болох юм. 2005 онд нийт банк бус санхүүгийн байгууллагын тоо 132, активын хэмжээ 34 тэрбум, харилцагчийн тоо 100 гаруй мянга байсан бол 2015 оны 2 дугаар улиралд нийт банк бус санхүүгийн байгууллагын тоо 423, активын хэмжээ 500 тэрбум төгрөг, харилцагчдын тоо 500 мянга гаруйд хүрсэн байна. Банк санхүүгийн байгууллагуудыг одоо үйлчлэгээ явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Хоёрдугаар болохоор үйл шагналын цар хүрээ нэмэх ёстой. Мөн одоо шинэ бүтээгдэхүүн үйлчлэгийг нэмэгдүүлэх ёстой. Дээрэс нь мөн банк санхүүгийн байгууллагын харилцагчдыг тийм ээ одоо аль болохоор тэр үйлчлэгээ авч байгааг нь тодорхой болгох зорилготой байгаа. Мөн одоо тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлэх, аль болохоор нэг зөвшөөрлийн хүрээнд олон зөвшөөрлийг олгох. Дээрэс нь мөн санхүүгийн нэгсэн хяналтыг бий болгох. Тэгээд мөн одоо орон нутгад бичиг санхүүгийн байгууллагын тоог нэмэгдэх ийм эргэцэн орчин шинжилэх шаардлага гарсан. Ийм ч бас энэ хуулийг одоо босруулаад мөн одоо улсын хурлд өргөн барихаар ингээд ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг чиглэлээр нь төрөлжүүлэхээр ажиллаж байгаамаа. За энэ төрөлжилт бол валютын, зээлийн, санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг банк бус санхүүгийн байгууллага гэсэн үндсэн 3 чиглэлд хуваахаар төлөвлөж, за энэ хүрээнд тусгай шаардлага дөрмийн сангийн хэмжээг шинжилэхээр ажиллаж байна. За зохистой харьцааны журам, зохицуулалтын журам гэх мэтчлэнгээр одоогийн байдлаар 8-9 журмын хүрээнд банк бус санхүүгийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж байна. За 423 банк бус санхүүгийн байгууллагаас 360 банк бус санхүүгийн байгууллага зээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бол за 131 нь гадаад валютын үйл ажиллагаа эрхэлж байгаамаа. За тэгэхээр нийт банк бус санхүүгийн байгууллагуудын 85.3% нь зээлийн үйл ажиллагаа явуулж байгаамаа. За эдгээр компаниудын зээлийн сарын дээд хүү 8% байгаа бол за доод хувь нь 1% байгаамаа. Банк бус санхүүгийн байгууллагын харилцагч нь бичил, жижиг бизнес эрхлэгчид, за өрхийн бизнес эрхлэгчид ихэвчлэн байдаг. За иймээс хүүгийн түвшинг бууруулах нь энэ зах зээлийн хөгжил чухал юм а. За банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү 2001 онд 4.5% байсан бол за энэ оны байдлаар 2.6% хүрчээ. За харин арилжааны банкуудын хүү нь бол 1.4%-аар өндөр байгаа хэдий ч за үйлчилгээ нь банкнаас илүү түргэн шуурхай уян хатан байдаг юм а. За харамсалтай нь одоо ингээд банк санхүүгийн байгууллагын их үүсвэр нь өндөр байгаа. Тухайлбал одоо нийт одоо их үүсвэрийн 22.8% нь одоо банктэй төслөөс авсан зээл байгаа. Тэр зээлийн үн холцоо зээлийн шугамар авсан зээлийн байдаг. Дээрээс нь одоо итгэлцлэр бас хөрөнгөдөж чад, хоёрч төлгөөр хөрөнгөдөж чад. Эдгээр харьцангуй өндөр өртөгтэй байдаг учраас банк санхүүгийн байгууллагаас олгож байгаа зээлийн их үүсвэр маань харьцангуй бас өндөр байгаа. Өөрөөр хэлбэл дунджаар нэг арифметик дунджаар харилцагчдаа 3.1-ээс 3.5%-тэй дунджаар ийм одоо зээлийг олгож байна. Ер нь бол цаашдаа бидний хорооны баримтлж байгаа гол бодол нь болохоор аль болохоор одоо энэ зээлийн хөх бууруулахын тулд одоо энэ яамдуудаар хэрэгжиж байгаа, орон нутгад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийг энэ банк санхүүгийн байгууллагаар хэрэгжүүлэхээр зорж байгаа. Судалгаагаар банк бус санхүүгийн байгууллагын нэг харилцагчид олгож байгаа зээлийн дундаж хэмжээ 3-аас 5 сая төгрөг байдаг болохоор за олон харилцагчдад хүрч үйлчилдэг юм а. Банк бус санхүүгийн байгууллага нь банкуудын харилцагчдыг бэлтгэдэг гэхэд хэлж болно. Өөрөөр хэлбэл банкуудын шалгуур тэнцэхгүй байгаа аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа нь тодорхой хугацааны дараа тогтворчход тэд банкны харилцагчид болдог юм а. Ер нь бол одоо манай энэ 420 банк усын нийт одоо үйлчилж байгаа харилцагчдын тоон 460,000 орчим харилцагчдад үйлчилж байна гэсэн тоо гарсан байдаг. Тэгээ ер нь одоо эднэрийн одоо манай олгож байгаа банксууд бол ерөнхийдөө одоо банкнаас одоо банкны үйлчилгээг хүртэх боломжгүй, банкнаас олгож байгаа тэр зээлийн үйлчилгээг хүртэх боломжгүй иргэдэд зээл олгож үйлчилгээ үзүүлж байдгаараа бас нэг талаас бас чухал ач холбогдолтой гэдгийг бол хэлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. Банк бус санхүүгийн байгууллагуудын ихэнх зээлдэгч харилцагч нь банкнаас санхүүгийн үйлчилгээ авах бололцоогүй, орлого багтаа, хуваарай хөдөлмөр эрхлэгч иргэд болон аж ахуйн үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчид байдгаа гэсэн судалгаа бий. Банкуд ихэвчлэн 2 жил доктортой үйл ажиллагаа эрхэлсэн компани иргэдийн хувьд нэг байгууллагад багаар бодоход 6 сар ажилласан байхыг шаарддаг. Барьцаа хөрөнгөний дутагдaltaй эсвэл яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан харилцагчдад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл өндөр эрсдэлтэй зээлдэгч нартай харилцдаг гэсэн үг. Иймээс ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулах, ялангуяа санхүүгийн үйлчилгээ авч чаддгүй нийгмийн тэр хэсэгт хурц ажилладаг банк бус санхүүгийн байгууллага нийгэм эдийн засгт үзүүлж байгаа нөлөө чамлахааргүй юм.
Барьцаа хөрөнгө хөрөлцөхгүй бизнес эрхэлж байсан туршлага байхгүй гэдэг шалтгаанаар өнөөдөр маш олон иргэд хувийн бизнес эхлүүлэе гэхлээр арилжааны банкудаас зээл авч чаддаггүй. Тэгвэл өөрсдийн энэ санхүүгийн хүндрэлийг банк бус санхүүгийн байгууллагад хандаж шийдвэрлэснээр өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд бизнес эрхлэгчид болоод бичил бизнес эрхлэгчдийн төлөөллийн нэг бол Цэрэн дулам юм. Цэрэн дуламын хувьд бол 2013 онд Транскапитал банк бус санхүүгийн байгууллагаас 25 сая төгрөгийн зээл авснаар өнөөдрийг хүртэл 3 дахь жилдээ Белгоны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагааг амжилттай явуулж байна. За Хатан журч компанийн хувьд өнөөдрийн байдлаар жилдээ 400-аас 600 сая төгрөгийн борлуулалтын орлоготой 17 хүнийг байнгын ажлын байраар ханган үйл ажиллагаа явуулж байгаа юм а. Миний хувьд болохоор хүнсний салбарт 23 дахь жилдээ ажиллаж байгаа. Урд нь мөнх ундамл компанид 20 жил ажиллаад одоо сүүлийн 2 жил Хатан журч компанийн удирдлагаар ажиллаж байгаа. Ингээд 2013 оны 1 сараас ахуулаад Хатан журч компани маань үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Үйл ажиллагаа явуулж эхлэхэд бол хөрөнгө мөнгөний асуудал дээр бол Транскапитал банк бус санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллах болсон. Хамтарч ажиллах болсон гол шалтгаан нь бол Транскапитал банк санхүүгийн байгууллага нь болохоор хөнгөн шуурхай үйлчлэгээтэй тэгээ хүндрэл багтаа мэдээ зээл авж байгаа бидний хувьд бол нэг өдөр ч гэсэн зээлээ үзэлтэд гадуур явна гэдэг бол цаг тутамд мөнгө урсж байгаа учраас утсаар яриагаа өрнүүлээд 2 өдрийн дотор ингээд зээл мэн бүтэж одоо Хатан журч компани үүсгэн байгуулсан. Үүнээс гадна манай гэр бүлийн хүн 2012 онд одоо бас Оргих 5 гаан гээд барилгын цутгалтын компанийг бас мөн банк бус санхүүгийн тусламжтайгаар нээж одоо өрн үйл ажиллагаа жигд явуулж байгаа. Ер нь бичил бизнес эрхлэгчид банкнаас зээл авахд барьцаа хөрөнгө хангалтгүй. Бичиг баримт бүрдүүлэлт муу, бизнес нь шин, яаж зээл авах мэдлэг таарав гэхэд бэрхшээлүүд байдаг. Барьцаа хөрөнгө гэхээр шууд л орон сууц үл хөдлөх хөрөнгө гэж ойлгогддог. Гэтэл үл хөдлөх хөрөнгөч үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бичил бизнес эрхлэгчдийг банк бус санхүүгийн байгууллагууд дэмжин ажиллаж байна. Мөн шуурхаа найрсаг үйлчилгээ үзүүлдгээр зах зээл дээр хүмүүст танигдсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагууд эдгээр харилцагчдыг бизнесээ өргөжүүлж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь бодиттой хувь нэмрээ оруулж байна. Нийт зээлдэгч 2014 оны эцэст 60,000 гаруй байсан гэж үзэхээр тэдгээр зээлдэгч нарын ар гэрт ойролцоогоор 80,000 гаруй хүүхдийн амьдрах, сурч боловсрох орчин сайжирч 200,000 гаруй өрхийн гишүүдийн орлогын түвшин өсөж 330 гаруй мянган ажлын байр бий болгосон гэж харуул маш том үзүүлэлт болох юм. 2013 оны 1 сард Mongolian Seafood компани байгуулж анх бизнесийн гараагаа эхэлсэн. Бизнесийн анх гараагаа эхлэхдээ Монгол Транс банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч анхныхаа эргэлтийн хөрөнгийг бүрдүүлсэн. Эхний авсан зээл маань нэг 40 сая төгрөгийн зээл авч тэрүүгээр 1 жил үйл ажиллагаа явуулж бизнесийн сар үрийг улам нэмж одоо үйл ажиллагааг чигтрүүлээ явж байна. Манай оруулж ирдэг компани бүтээгдэхүүнүүд бол одоо ингээд далайн хүмүүсний бүтээгдэхүүн байна. Тэгээд одоо дахианы мах, гахааны мах бүгдээр хятадаас ус Оросын холбооны усаас импортоор орж ирж байгаа юмнуудаа. Тэгээ 2015 онд сая Транскапитал банк бус санхүүгийн байгууллага сая 100 сая төгрөгийн зээл авсан. Банкны ялгаа банк бус санхүүгийн байгууллагын ялгаа нь юугээр өөр вэ гэхээр одоо зээлийг айгүй түргэн шуурхай шийдэж өгдөг. Тэрүүгээр даваа талтай барьцаа хөрөнгийг айгүй өндөрөөр үнэлж чадсан. Тэрүүгээр эргэлт хөрөнгө нэмэгдэж одоо сардаа нэг 2-3 чингэлэг бүтээгдэхүүн оруулж ирж Монгол улсаа зах зээлд хям нүнээр нийлүүлж байна. Батцоож захирлын хувьд 2010 онд 2-3 хүнтэй харьцаж бүтээгдэхүүн нийлүүлдэг байсан бол өнөөдөр 30-40% хүн албан байгууллагатай хамтран ажиллаж байна. Сардаа 200 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй. Жилийн өмнө ганцаараа бүх зүйлээ хийдэг байсан бол өнөөдөр 5 хүнийг ажлын байраар хангаад байна.
Өнөөдөр арилжааны банкны хүрч чаддаггүй мянган хүн байдаг. За гэтэл эдгээр орлого багтай хуваарай хөдөлмөр эрхлэгч аж ахуй нэгж үйл ажиллагаагаа дөнгөж эхлэж байгаа бичил болон жижиг бизнес эрхлэгчид амжиргаагаа залгуулж байгаа өрхийн аж ахуй эрхлэгч нарт үйлчилгээ үзүүлж байгаа банк бус санхүүгийн байгууллагуудад төрийн дэмжлэг байхгүйгээс за яг зорилтод хэрэглэгчдэд хүрч зорилтод бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэхэд хангалттай хэмжээнд хүрч чадахгүй байна. За банк бус санхүүгийн байгууллагууд өнөөдөр бичил бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувьд нь үйлчилдэг гэдэг судалгааны дүн байгаач за төрийн ямар ч санхүүжилт банк бус санхүүгийн байгууллагаар өнөөдөр дамжихгүй байна. Одоо жишээ нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг 100 саяар ч юм уу нэг аж ахуй нэгжид олгох, 10 саяар 10 аж ахуй нэгжид олгох хоёр чинь хоёр өөр үр дүн шал эсрэг үр дүн л гарна гэсэн үг шүү дээ тийм. Тэгээ банкар бол харьцангуй нөгөө өндөр дүнтэй илүү үйл ажиллагаанд тогтворчсон нийгэмд бичил гэдэг нэр томьёоноос гарцсан тийм дунд болцсон илүү нөгөө нэг эргэлтийн хөрөнгө сайтай болсон үйл ажиллагаанд тогтворчсон тийм аж ахуй нэгжүүд рүүгээ төсөл хөтөлбөрөөр шилжээд байдаг. Гэтэл дөнгөж үйл ажиллагаа эхлээ 2 жил болж байгаа тийм ямар нэгэн зээлийн түүх байхгүй, туршлага байхгүй эдгээр аж ахуй нэгжүүд нь бас энэ төрийн дэмжлэгээс хоцрол үлдээл байна л та. Эднэрт бас чадах чинээгээр банк үсгийн салбар хурж үйлчилж байгаа гэж ойлгож байна. Хамгийн анхны банк бус санхүүгийн байгууллага 1999 онд байгуулагдсан цагаас хойш өнгөрсөн 16 жилийн хугацаанд төрөөс бичил жижиг бизнес эрхлэгч нарыг дэмжсэн төсөл хөтөлбөрт банк бус санхүүгийн байгууллагууд хамрагдаж байгаагүй. Бүхий л хөнгөлөлттэй нөхцөлтэй бичил жижиг бизнес эрхлэгч нарыг дэмжих төсөл хөтөлбөрүүд банкар дамжин хэрэгжиж байсан. Энэ утгаараа банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчид төрийн ямар нэгэн дэмжлэгтэй хөнгөлөлттэй төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаагүй гэсэн үг юм. Доктортой амжилгаа төслийн хүрээнд 2002 онд бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх завламаар салбарын хөгжлийг дэмжих зорилгоор бичил санхүүгийн хөгжлийн санд байгуулагдсан. Бичил санхүүгийн хөгжлийн сан нь өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 39 арилжааны банкад 27.2 тэрбум, за 86 банк бус санхүүгийн байгууллагуудад 17.8 тэрбум төгрөг нийтдээ 125 бичил санхүүгийн байгууллагуудад 45 орчим тэрбум төгрөгийн бөөний зээлийг олгосон байна. За бичил санхүүгийн хөгжлийн сангаас өнгөрсөн хугацаанд олгосон энэ зээл банк бус санхүүгийн байгууллагууд за өөрийн бус их усээр татсан ганц хөрөнгө оруулалт гэж хэлж болох юм а. За тэгвэл банк бус санхүүгийн байгууллагаас энэ зээлийг авч өөрийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлж яваа иргэдийн төлөөлөл болсон тунгалгийн яриаг үзэгч танд хүргье. Энэ хийж байгаа юм одоо олон төртөл болохын тулд надад бас эдийн засгийн дэмжлэг хэрэгтэй болсон. Яг энэ үед бол тэр нөгөө хүчил финанс санхүү банк бус санхүүгийн байгууллага юм жижиг бизнес эрхлэгдэх хүмүүст дэмжлэг олгох зорилгоор тийм бага хувийн хүүтэй зээл олгож ирсэн. Тэрэнд нь би хамрагдсан даас баяртай байдаг. Тэгээд тэрэнд хамрагдаад 3-4 удаа хамрагдсан шүү би. Тийм. Эхлээд бол би нэг 4 саяын зээл авч ирсэн юм байна. Тэгээд манайх ч нэг 2 салбараар ингэж бүтээгдэхүүний хийж тараадаг. Энэ нь бол тэгэхээр бас улирлын чанартай л да. 100 болохоор бид нар бэлэг дурсгал руугаа их төлхөө анхаардаг. Уул одоо тэнгуүтлээ нэг сургалтынхаа материал руугаа хүүхдүүдэд багш нарт зориулсан сургалтын материалаа илүү төлхөө бэлтгэж яадаг болохоор энэ бол надад маш их дэмжлэг болсон. Тэгээд хоёрдугаар гэх юм бол бас түргэн шуурхай. Би банкнд 2 удаа хандж байсан. Би өөрөө голомт банкны харилцагч бас хаан банкны харилцагч. Энэ шугамаараа би 2 удаа хандхад тэд нар бол за бид нар танд хариугаа хэлнэ гэж алга болчихдог. Яг гэвэл би их мөнгө нэхээгүй шүү дээ. Зүгээр л бизнесийнхаа эргэлтийг л хурцсах зорилготой. Тэгэхэд би тэр доктортой амжиргаа гэдээ манай хажууд тийм юм гол нь би ороод үйл ажиллагаа танилцуулаад миний хийдэг юм бүх юм ийм тийм гэж танилцуулахад за би таны асуудлыг шийдээд 1 хоногийн дотор надад санал яаж гаргаж өгнө гээл. Тэгэл 1-2 өдрийн дотор л миний бүх юмыг шийдэл миний байгаа бүх юмыг хараад тэгэл би одоо 4 жилдээ хамтарч ажиллаж байна л да. Тэр хугацаанд чинь бас 3-4 хүнийг би ажлын байртай болгож байна. За яг хөө зарим үед бол нэг жоохон бас нэг саарах маарах үе байдаг. Өдрийн чанаасаа болоод нэг 100 мөн ч юм уу тэр үедээ бид нар буцаагаад нэг өөр юмараа ингэж нөхөж явдаг байхгүй бид нар бизнесээ. Тэгээд надад бол маш их нэмэр болсон. Би хөгжил финанстай хамтарч ажилласандаа бол туйлын сэтгэл хангалуун байгаа. Айгу хурдан шуурхай надад бүх асуудлыг мань шийдэж өгдөг.
Монгол улсад өнөөдөр 95% нь санхүүгийн секторын арилжааны банк давамгаалдаг гэсэн. За энэ нь өөрөө эрүүл биш харьцаа юм. Өөрөөр хэлбэл санхүүгийн сектор дээр эрүүл шудраг өрсөлдөөнийг үүсгэхийн тулд төрийн зүгээс банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхтэй дэмжих бодлого хэрэгтэй байгаамаа. Банксуудын тоо нэмэгдэж байгаа энэ байдал, актив хөрөнгийн нэмэгдэж байгаа байдал, олгож байгаа зээлийн нэмэгдэж байгаа байдал гээд энэ бүх байдлыг олборлох юм бол цаашдаа энэ банк санхүүгийн байгууллагууд эрчимтэй хөгжиж өсөх одоо нөөц болцоо боломж бол байна гэж бид нар харж байгаа. Тэгэхдээ бол энийг эдийн засгийн санхүүгийн салбарын нэг тогтвортой хөгжилтэй ийм салбар болгох нь бол бидний хамгийн дөрвийн зорилго байна. За тогтвортой салбар болгохын тулд бид нар юуг анхаарах хэрэгтэй юм бэ гэхээр ер нь бол энэ салбарыг нэгдүгээр эрсдэл таах чадвартай болгох хэрэгтэй. Хоёрдугаар энэ салбарт ажиллаж байгаа банк санхүүгийн байгууллагууд ажиллаж байгаа хүмүүсийн одоо мэргэжлийн хүмүүс удирдах үйл ажиллагааг авч явдаг ийм одоо компаниуд, ийм санхүүгийн мэргэжлийн байгууллага болоосай гэж одоо бид нар бас төлөвлөж бодож байна, хүсэж байна. Аль болохоор яг орж ирж байгаа хүмүүс тийм ээ тэр тусгай шил олгож байгаа мэдээ энгийн хялбар ойлгомжтой болгох. Хоёрдугаар болохоор энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа банк санхүүгийн байгууллагын эрсдлийг аль болохоор оновчтой тогтоож эрсэл суралцсан хяналтыг хийх. Гуравдугаар болохоор аль болохоор яг энэ салбарыг тийм нэгдсэн хяналтыг тийм ээ уян зөв оновчтой нэгдсэн хяналтыг бий болгох гэдэг юмроо бас авч үзье гэсэн бодлоготой байгаа. Мөн одоо салбарын өөрийнх нь тийм ээ дэмжих одоо санхүүжилтийг дэмжих юм руу гол бас бодлого явуулж байгаа. Банк санхүүгийн байгууллагууд хөрөнгөний зах зээл дээр гарах нээлттэй хязгаад компани болох эсвэл нээлттэй хэлбэрээр бонд гаргаж санхүүжилт тусгаж үйл ажиллагаа явуулах тэр хэлбэрийг бол тодорхой хэмжээгээр дэмжинэ гэсэн бас бодолтой байгаа. За цаашдаа одоо тэр эрсдэл таах чадварыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлуудаар бид нар банк санхүүгийн байгууллагуудын дөрвийн сангийн хэмжээг бас нэмэгдүүлэх гэсэн бодолтой байна. За магадгүй одоо нэг 24 банк ус гадны хөрөнгө оруулалттай, гадаадын хөрөнгө оруулалттай ажиллаж байгаа. Тэгэхээр энэ чиглэлд бид нар гадаадын хөрөнгө оруулалттай банк санхүүгийн байгууллагуудыг бол бас бодлогоор дэмжих, гаднаас хөрөнгө татан төвлөрүүлж оруулж ирж Монгол улс санхүүжилтийн үйл ажиллагаа явуулахын банк усуудаар бас дэмжлэг үзүүлэх ийм чиглэлийн арга хэмжээнүүд авч ажиллах юм байна. Ер нь бол явандаа бид нар энэ одоо нөгөө том бодлого бол энэ олон жижигхэн банксууд үйл ажиллагаа явуулах бас нэгдэж нийлж чанартай мэргэжлийн ийм томхон банксууд үйл ажиллагаа явуулахыг одоо зорилгоо болгож ажиллах нь бол бидний одоо тэргүүний бас тийм зорилго байгаамаа гэж хэлэх гэсэн. Зоригтой хүн ажлыг эхлүүлж, хариуцлагатай хүн амжилттай хийж, сэтгэлтэй хүн чанартай дуусгадаг. Банк бус санхүүгийн байгууллагын талаар бэлтгэсэн энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг та бүхэнд санхүүгийн зохицуулах хороотой хамтран бэлтгэлээ. Дараагийн 7 хоног хүртэл түр баяртай үзэгчтэй.